Баян-Улгийн аймгийн боловсролын газрын дараагаар төрийн албан шаардлагыг хангаагүй хүн намын нэг нөхрийг та томилуулан ажиллуулж байгаа. За энэ нөхөр цэцэрэг сургуулийн захирал эрэлтч нарыг очоод хүн намын гишүүншлийг аваа. Хүн намын гишүүншлийг авахгүй бол ажлаас шөлөөлөн гэж дарамталдаг. Төрийн албаны зөвлөлөөс энэ нөхрийг шалгаад ямар ч шалгуур хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Та бол энийг хэрэгжүүлэх баг. Тэр нөхрийг хэд хоногийн өмнө тушаал гаргаад ажлаас нь шөлөөлөд буцаад томилсон сурагт. Энэ үнэн юм уу? Энэ үнэн бол ер нь та хүн намын хүний нөөцийн сайд юм уу? Мөн улсын сайд юм уу? Та бол энэ хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулийн хангалтыг бид төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирүүлсэн бидэнд. Бид тэр шаардлагыг хангаад чөлөөсөн тушаал гаргасан үнэ. Цаашдаа бол энэ дээр төр томилгоогоор ажиллах шаардлага гарсан учраас төр томилсон байгаа. Цаашдаа яг энэ хуулийнхаа хүрээнд бид томилгоог бол ингээ хийгээ явна. Зүгээр танд бас хэлэхэд бас Баян-Улгийн аймагт яг сургууль цэцэрлэгийн асуудал дээр улс төрчсөн ямар нэгэн тим юм явуулахыг бол яамны зүгээс ч зөвшөөрөхгүй байгаа. Зүгээр зарим нэгэн ирсэн мэдээлэлээр бол мөнгө төгрөг өгч ажлын байрыг зардаг, олж авдаг, иймэрхүү зохисгүй юмнууд байгаа нь үнэн шүү. Энийг нь дэлгээд ингээд явах юм бол өнөөдөр тэнд байж байгаа нөхцөл байдал бол нэлээд энэ тал дээрээ бас нэлээд ужигэрсэн ийм байдалтай. За өөрсдийнхөө бас тэр боловсон хүчнийг хэтрүүлж хэрэгэлсэн, авсан, ажилд авсан гэдэргээд асуудлууд бол нэлээд хурсан байдığım байлээ шүү. Тэгээ энэ дээр бас бид шинжилгээ хийх. Та улс буцаад томилдог нь ямар учиртай юм бэ? Энэ хуулиа биелүүлж хуулийн хэрэгжилтийг хангах ёстой юм биш үү? Шөлөөлсөн тушаал гаргачаад хууль зөрчсөн гэд буцаагаад нөгөө хүндээ томилдог нь ямар учиртай юм бэ? Тодорхой хариу өгөөч та. Та тэгээд байвал энэ төрийн албаны зөвлөл бас наад хүнийг чинь шөлөөлөх тийм хуультай шүү. Хуулийн дагуу ажиллах хэрэгтэй байна.